байгуулагдсны 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Үндэсний олон нийтийн телевизийн цэнхэр дэлгэцэг ширтэн суугаа өргөн олон үзэгчид та бүхнийхэн үдшийн амгалан айлтгахын ялдамд Монгол улсад орчин цагийн зэвсэг хүчин үүсгэн байгуулагдсны 96 жил Монгол цэргийн өдөр эр цэргийн баярын халуун мэндийг уухайлан төрж хүргье. Уухай! 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 Эр цэргийн баярыг тохиолдуулан та бүхэндээ хүрч буй уралдаан цангент дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань хойморт оролцохоор хүрэлцэн ирсэн оролцогчдоо та бүхэндээ танилцуулъя. Өнөөдөр Монгол улсын маань сонорч их соргог нүд болсон хилчин дайчдыг бэлддэг. За мөн хүн ардынхан амар амгалангийн төлөө цаг наргүй зүтгэж байдаг цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг олон чухал албаны мэрэгжилтэнгүүдийг, офицеруудыг бэлддэг. Хууль сахиулахын их сургуулийн хамт олонны бие бүрэлдэхүүн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцож байгааг уламжлахад таатай байна. За миний зүүн гар талд байгаа багаас эхлэж би танилцуулъя. За энд Монгол улсын хууль сахиулахын их сургуулийн агсан шатны боловсролын сургууль, онцгой байдлын сургууль, ахлагчийн сургуулийн бие бүрэлдэхүүний төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Баяр хүргэе. За дараагийн баг. За энд мөн хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн бие бүрэлдэхүүний төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Амжилт хүсье. За дараагийн хамт олон хууль сахиулахын их сургуулийн захиргаа удирдлагын газар, цэргийн албаны зохион байгуулалт аюулгүй байдлын газар, за мөн санхүү хангамж үйлчилгээний газар, эрдэм шинжилгээ инновацийн газрын хамт олонны төлөөлөл хүрэлцэн иржээ. Баяр хүргэе. За дараагийн баг хамт олон хууль сахиулахын их сургуулийн хууль сахиулахын удирдлагын академи, эрх зүйн нийгмийн ухааны сургууль, хилийн сургуулийн бие бүрэлдэхүүний төлөөлөл морлог саатжээ. Баяр хүргэе, амжилт хүсье. За ингээд нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор манай багууд маань чухам ямар нэршлэлээр уралдахыг бид аз шившин шагаа орхиж шийддэг юм уламжлалтай. За хүрээ! За шууд морь болгож байна. Үнэхээр азтай байгаа юм байна. Алтан тур хурдан хүлэг буулгаж адуучин баг нэршилтэйгээр уралдахаар болж байна. Дараагийн 3-аас нэршлээ тодруулна. За орхи. За хончин баг. За халуун хшууд халдсан цагаан хонь болж байна. Хүрээ. За ямаачин баг. За хүрээ. За нэг яалтчгүй эр цэргийн ихний уухай сонсдож байна да. За ингээд дараачийн баг маань шагаа орхиж аз шившихгүйгээр шууд тэмээчин баг нэршилтэйгээр өрсөлдөх нэ. Баяр хүргэе. Амжилт хүсье. Эрхэм оролцогчдоо одоо бид нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор та бүхний маань бэлдэж ирсэн асуултаар өрсөлдөх эхний шатыг эхлүүлж байна. За тэгээд бас л нар зөв адуучин багаасаа эхлээд асуултаа тавих боломжийг олгоод явъя. За адуучин багийн ахлагч дэдурандаа зэрэнд орж асуултыг болгоё. За далавчгүй шүү нисэж бөөгүй амчин алж галгүй гал дээр чанаж амьгүй хаан эдэн онцог. За тэрвэ. За монголчуудын маань бас оюуны соёлын нэг хэлбэр Монгол ардын онцог таах даалгавартай ирсэн байна. За далавчгүй шүү нисэж. За бөөгүй амчин буудаж алж. За галгүй тогоонд чанаж. Амьгүй хаан эдэн. Амьгүй хаан эднэ зооглон. За тэр юу вэ? Тэр юу вэ? За шууд гараан өргүүл давуу тал болно. За бодох хугацаа бол 30 секунд байгаа. За ямаачин баг. За ямаачин багийн ширүүн бод асуултыг болгоё. За бид хоорондоо ярилцаад адуучин багаас тавьсан одоо тааврын хариуг цайны дээж өргөх гэж
Тааж байна. Сайны дээж өргөх гэж тааж байна. За Тэмээчмагийн гишүүн Хамаатар асуултыг болгоё. За манайхын ярилцаад саяны онцгойн хариу цас орох гэж. Цас орох. Тэгээ цас За тэнгэрээс буу. За тэгээд доороос нь буудсан тэгээд унж ирнэ. Нисчихсэн шүү. За дор буугаад галгуу тогоон дээр бууж хайлна. Эргээд ууршаад одоо за сайхан уран сэтгэмж байна уулна. За хэр онож буудсныг тун удахгүй харна. Хончин багийн ахлагч Цэрэн Бат гэж хүн байна би. Адуучин багийн тавьсан асуултанд хариулахдаа бид хур орох гэж үзэж байна. Цас орох, хур орох. За ерөнхийдөө бол ялгаагүй л хариулт юм байна шүү дээ, тийм үү? Өөрөөр хэлбэл зун за бороо орохыг л яриад байгаа юм шүү дээ. За Хур таглагаан орох гэхээр хур орно гэхээр зэрэг засч байж болно, борооч байж болно, тэгээ өвөлж байж болно, дунч байж болно. Тий, одоо тэгээ ингээд хариулж байгаа. 4 цагийн энгээр сэтгэж байгаа. За тэгэхээр одоо бид хинэн таасныг, за чухамдаа бол хинэн онож буудсныг харах мөч ирсэн байна. За манай адуучин баг. за Адуучин багийн гишүүн хариултыг болгоё. За энэ хариулт болохоор цас орж, хайлаж, наранд хайлаж, газар шинхийг хэлнэ. Тэмээчин багийн За. хариулт зөв байна. За. За тэгэхээр одоо ямар ч байсан танаа тавьсан асуултыг манай Тэмээчин баг таасан. Тэгэхээр танах асуултанд гартсан. Тэгэхээр яах ёстой вэ? Нэвтрүүлгийн 4-9-оор танаа уяан дээр дүүхэлж байгаа энэ хурдан хөлгийг хөтлөөлөд явуулах нь дээ. Тэмээчин баг руу. За багийн ахлагч, Тэмээчин багийн ахлагчийг өрье. За нөгөө буурал морин буулгаж үгүй, болгон дахин тайлж үгүй гэж боллоо шүү дээ. Гартлаа. За багийн ахлагч өөрөө өгье зөв. За улам сайн хатуулаарай. За ингээд эхний асуултын дараагаар 2 бодтой болж манай Тэмээчин баг маань хошуучилж эхэлж байгаа юм байна. За дараагийн бэлдэж ирсэн асуултыг тавих ээлж дугаараа манай Хончин багч хэлж байна. За Хончин багийн гишүүн дэд хөрөндөө өдрмөх асуултыг болгоё. За монголчууд мал аж ахуйдаа хөвчлэн уурга гэдэг хэрэгслийг хэрэгэлдэг. Энэ одоо ямар учир утгыг агуулдаг вэ гэсэн асуултыг бусад багийн гишүүдэд тавьж байна. За Адуучин багийн гишүүн Шууш Мягмусран Хончин багийн тавьсан асуултанд болгоё. За эрт үеэс манай монголчууд маань уурга гэж хэрэгслийг адуунд мор унаа ивүүлж барьж авах унаагаа ивүүлэхдээ болцоо уургыг хэрглэж уургаар морин барьж унаж унаагаа ивүүлдэг гэсэн байгаа. За мөн уургатай малд мөн явахдаа бас уурга барьж малаа тууж мөн энэ юугаар хэргэлдэг байгаамаа гэж болгож байна. За мал туухта бас уурга хэрэгэлнэ. Тий. Шилбүр биш үү? Шилбүрч барина уургач барина л да. За адуучин баг бол уургын тухай хариултыг мэдээж төрүүлж хариулах нь зүй ёсны хэрэг байсан. За Тэмээчин багийн гишүүн Дарханбаатар асуултыг болгоё. За уурга маань манай монголчуудын ерөөсөө эртнээс адууга малж ирснээс унаатайгаа залгах гол хэрэгсэл. За дээрэс нь сүл темир эрвний гэрийн сүл темир болж явдаг. Дээгүүр нь алхдаггүй цээрлдэг. Хөдөө бэлчээрт залуу хсууд уулзж байгаа үед уургаа гоцоолгож тавьж байна. Одоо гадны хүмүүс ирэхээс сэргийлдэг. Энэ дохойг харсан хүмүүс тойрч гардаг юм боломжтой байсан. Тэгэхээр энэ бүх асуудал дээр одоо уургыг хэрэгэлдэг байсан байх нэ. Тэгэхээр энэ уурга дээдлж хүндэлдэг байх нь одоо монголчуудын үндсэн том ёс заншил орж ирсэн байна. За тэгэхээр манай Тэмээчин баг маань үндсэндээ за уургыг яаж хэрэгэлдэг, заман уургатай холбоотой одоо тэр заншил, ёс, цээр, дээдлэх, хүндлэх за энэ зан заншил талаас нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. За Ямаачин баг. Ямаачин багийн гишүүн дэд хөрөндөө энх хоёр асуултыг болгоё. За уургыг бол монголчууд эртээр үеэс уламжилж хэрэгжилж ёс заншлаа болгож ирсэн ард юм. За энэ бол хэрэглээ талаас нь нэлээд зүйл
ардын ёс уламжилт байдаг. За уургаар бол мэдээж адуу, хонь, за өхөр монголчууд уургалж хэрэгэлсэн. Мөн одоо уургийг баруун талдаа салхи зөрүүлэн барьж явхад бол салхийг зүсэж хагалж явдаг. Дээр нь одоо ус балчааг намагт бол усны гүнийг одоо тогтоодог уургаар. За мөн монголчууд уургийг бол одоо уургийн хувийг одоо алгасаж гიშгэдэггүй. Ийм одоо ариун нэмтэн шүтэн дээд залбирч гаднаас ойж явдаг ийм одоо уламжлалтай маа гэж тааж. За. За баярлалаа. За ингээд 3 баг маань үндсэндээ хариулж гүйцсэн. За тэгэхээр асуултандаа гартсан уу? Халзан цагаан хоньо бусдын хотод хотлуулах уугүй юу гэдгийг одоо танах өөрснөө шийдэх нь байна. Зөв хариултыг сонсъё. Уургыг хвчлэн монголчууд одоо мал аж ахуйдаа хэрэглэдэг. Бургасаар, хусаар хвчлэн хийдэг. Ихэвчлэн мөн 10 алд уурга гэдэг юмыг хэрэглэдэг. Малд яваад ирэхлээрээс зэрэг ирэхлээрээ хувийн авч үнэндээ хвчулдаг. Уурга бол баруун хатвчандаа босгод тавьдаг. Хэрвээ бороо орох юм бол баруун талынхаа хаяагаар шургуулад баруун хоймроор үзүүрийг гаргадаг. Мөн газар хэрвээ уурга байх юм бол монгол хүн аваад тавьчихдаг. Хэрвээ газар мөн уурга байх юм бол цээжин дээгүүр нь буюу гардаггүй, бөксөөр нь тойрж гардаг. Ийм уламжлалтай ард юм аа. За эндээс би миний бодлоор бол Ямаачин багийг бас дэлгэрэнгүй хариуллаа гэж ойлгож байна. За хорей. Танаач одоо хогшил хөрөнгө хонин сүргээ бол инээд алдаад их баяртайгаар авчихсан. За хорей. Ямаачин багийн ахлагч амар сайхан байна. За бум шарга, бөөр зүрхгүй шарга, дин шарга, дээл сүрхгүй шарга. Энэ юу вэ? За тааврыг болгоно уу? За бум шарга, бөөр зүрхгүй шарга, дин шарга, дээл сүлгүй шарга. Дэл сүлгүй байдаг. Тий, дэл сүлгүй. За дээл сүлгүйч биш байна. За дэл сүлгүй шарга. За уучлаарай хаанах төрүүлж өргөсөн бэ? Манай хойморд шүүгчд байгаа. За Тэмээчин баг төрүүлж өргөсөн гэж байна. Тэмээчин багийн гишүүн сайнаа би болгоё. За энэ тааврыг бид хамхуул гэж тааж байна. За бөмбөн шарга, бөөр зүрхгүй шарга, дэн шарга, дэл сүлгүй шарга бол дээл сүлгүй бол биш тийм ээ. За дэл сүлгүй шарга. Энэ бол хамхуул гэж тааж байгаа юм байна. За хончин баг. Гар өргөсөн дараалалаар явъя. Адилхан хамхуул гэж бид нар хариулсан байсан. За адилхан хамхуул санал нэгтэй байна. За хамхуул. За энэ манайх төрүүлж гараар өгсөн. мөн хамхуул. За гуруула хамхуул гэж байгаа юм байна. Санал нэгтэй байгаа юм байна. Манай гурван баг бол маш зүйтэй таалаа. Таа хүн бол тэгэхээр одоо хамгийн түрүүл таасан Тэмээчин багийг бол хариултад төрүүлж таалаа. Оноогоо авч гинэ гэж үзэж байна. За За Ямаачин багийн Яман сүргийг хотондоо гарцаж хотлуулах нь. За үүгээрэн бол дөрвөн бэрх болгоход ганцхан бог дутуу үлдэх нь шүү дээ. За сайхан өсгөж үржүүл яваарай. Манай яруу найрагч Цэндийн чимэд дорж байгаа нэгэнтээ цэрэгт штабын бичээч байсан тухайга олон хурандаа нарын өмнөх ганц харандаа нь явлаа гэж бичсэн байдгийн. За тэгээд би өнөөдөр бас энэ олон хурандагийн өмнөх ганц харандаа болж сэтгэлийн зорилцож байгаадаа баяртай байна. За дараагийн баг манай Тэмээчин баг эрхэм хурандаа асуултыг болгоё. Тэмээчин багийн ахлагч хурандаа Бямбарагчаа багуудад асуултыг болгоё. За монголчууд одоо аливаа шин нийтлэл хэрэглэхдээ ихэж одоо бэлгшээж ерөөл одоо айлтгадаг. За тэгэхээр монголчууд одоо шин эмээл тоох үед ямар ерөөл хэлдэг вэ гэсэн энэ асуултыг багуудад тавьж байна. За шин эмээл одоо өөрөөр хэлбэл за хүүдээ ч юм уу шин эмээл бэлдээд. За тэгээд шинээр одоо моринд тох одоо эмээлдэхтэй
Бас тийм ерөөл бэлэг зан үйл байх нь шүү дээ. Зан үйл гэдэг байна. За. За энийг тайлбарлах. Ерөөлийн одоо үг байх нэ. За тэгэхээр манай Тэмээчин баг маань бодитоогоор энэ сайхан Монгол эмээл авцраад тэнзэн ташууранд нь шомдсон байгаа. За. Бодох хугацаа 30 секунд байгаа. Төрүүлж гараа өгсөн давуу тал болно. За бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж. За энэ манай хөгжөөнд бэлгчдээс бас зарим нь бас цам зөвлөгөө өгч байгаа. Өөрийг би бол зөвшөөрч байгаа. Ярилцаж болно. За цаг болсон. Цаг болсон. За Адуучин баг гараа өргөсөн байна. Адуучин багийн гишүүн Ахмад Манзрагч хариултыг болгоё. За монголчууд эртээр үеэс имэйл хэрэглэгийг одоо шинэ имэйл хэрэглэгийг тохож өгөхдөө за эцэг нь өөрийн унган хүлэгтээ тохоод ээж нь одоо зүүн одоо дөрөөнд нь сүү тусаагаад за тэгээд эдэн хиврэг эзэн мөнх байж байгээ гэж өрөөдөг байсан гэж манайгааг болгож байна. За ерөнхийдөө шин дээл өмсөлтөл баг адилхан л ерөөдөг. За ер нь бол шин дээл хувцс хэрэг ер нь адилхан байгаа. За тий. За Ямаачин багийн гишүүн хөшиг тогтох хариултыг болгоё. За манай монголчууд бол эртээр үеэс адуун сүргийг адгуулж ирсэн. За юу имэйлийг хийхдээ болохоор үндсэндээ нөгөө хөнгөн тэгээ дээрэс нь адуунда одоо ямар нэгэн салхи авахааргүй ч юм уу тийм байдлыг олоор суухааргүй тийм байдлуудыг хамгийн их харгалздаг байсан. Энд бол ийм ерөөлийг хэлдэг байсан. Нумнаас хөнгөн, сумнаас хурдан, унсан хүүхэд нь хөнгөн, уйсан морин жороо гэж ерөөдөг байсан гэж бид хэд зүгээр тааж байна. За. Ерөнхийдөө бол нэг ардын ёс заншлаар нэг сайхан зохиол бичээд. За, хорой. Бас сайхан болж байна бэлгшээл. За тэгэхээр энэ зааны ясан хэрта зандан модон бүрэгтэй жижүү мөнгөн дөрөөтэй жинхэнэ монгол эмээлийг төхөөрч бэлдээд анх удаа морин тохож за хүүгээ мордуулахдаа ямар ёсыг үлддэг вэ гэж асуулт байгаа шүү дээ. За Хончин багийн гишүүн Дэдрүн Дайдэрмөх хариултыг болгоё. За монголчууд бас мөн уламжлалт ахуйд ёс заншилдаа одоо имэйлийг хэрэглэж хүлэг моринд бас тохож хэрэглэдэг байгаа. Ингээд имэйлийг ерөнхийдөө тайлбарлах юм бол урд хэр, хойд хэр ингээд энэ бол одоо ингээд баавар тий баавар буюу завхаач гэж ярьдаг да зарим нутагт. Ингээд гүлэм, олом, жирэм, хэр за бүрэг гихшлэнгэр имэйл нь ингээд бүтэж байгаа маань. Тэгээ шинэ имэйлийг тогтоо монголчууд маань имэйл мөнгөлөг, тоног зогтугаа, имэйл таарах болтугаа, имэйл үлзийтэй болгоо гэдэг ингээд зүүн баруун дөрөөн дээр нь сүйдсаагаад шинэ имэйл мориндоо тохоод ингээд хэрэгэлдэг байгаа. За хорой. За ямар ч байсан манай гурван баг маань өөрснийхөө хувилбарыг дэвшүүлж хариулсан. За одоо манай Тэмээчин баг маань энэ зэхэж ирсэн имэйлийнхэн яг ёс горимыг бидэнд тайлбарлаж таниулж бидний мэдлэгийн цар хүрээг тэлхнэ. За бидний асуулт бол яг анх одоо шинэ имэйл тогтоо хэлдэг ерөөл нь юу вэ гэсэн одоо ийм асуулт байсан. За яг багууд манд хариулахдаа яг гол тэр ерөөлөө бол хэлээгүй гэж хэлсэнгүү. За энэ бол одоо хонхор дүүрэн морьтой, хот дүүрэн малтай, үрээд үрээгээ хөтлөөд яваарай гэсэн ийм ерөөл хэлдэг юм байна. Хонхор дүүрэн морьтой, хот дүүрэн малтай, үрээн дүүрээд үрээгээ хөтлөөд яваарай гэж. За ерөөдөг байна. За энэ одоо экстрүүлж дурдвал аль аймаг жишээ нь ийм ёс заншил. Монголчууд чинь одоо ер нь бол одоо үндэстэн угсаатны бүлгээрийн заншил болгон бас ондоо болоод явдаг тал бий. Тэгэхээр энэ бол төв халах заншил уу? Яг энэ ерөөл.
тий. Одоо бас монголчууд олон талын юмаа бэлэгдэж байна тийм ээ. Үр хүүхдээ бодож байна. Адуу малаа өсөж үржихийг бэлэгдэж байна. Одоо энэ олон талыг бодсон одоо хот дүүрэн малтай байх, олон талыг ерөөсөн бэлэгдсэн ийм ерөөлөө бас одоо хилдэг ийм сайхан төв алхахын ерөөл юм байна. За хүрээ ерөөл батаршгэ. За тэгэхээр манай Тэмээчин багийн энэ сайхан ширээ ат өөрийнхөө хотонд үлдэх нэ. Хүрээ. Зэвсэгтөгчний маань 96 жил Монгол цэргийн өдөр зориулан та бүхэндээ хүргэж буй уралдаан цангент дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань үзэгчид та бүхэндээ зориулж дуу хоорийнхаа дийжиг өргөх Монгол улсын хууль сахилгын их сургуулийн соёл олон нийтэд харилцах албаны мэрэгжилтэн ахлах төслөгч дуучин Дондов Доржийг хоймрын ойрын залъя. Эрхэм дуучин маань Монгол улсын урлагийн говийн сэтгэлтэн дэд хорондоо Гамбатын аялгуу баярын жагсаалтны мөрдөртэй ирчүүлийн маань хямрыг хорцолсон сайхан дууг өргөн барьж байна. Жигдэрсэн эрлхийг цогтой тайчдын жагсаал хорондоо тамргөргөөд инgi баяртай ардж байна. Дачит бахтым шеге амргыс күчүү тэтгөргөт ардод норой хигрόνο ойроо ойроо үсний дүлэ араарга көчмөр сарас көчмөнө Дэг ойруу өдөний дүдэт араарга көчмийн айсарас бачвана. Эрхэм үзэгчдээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран ажиллаж уралдаан цэнгээд дөрвөн бэрх нэвтрүүлгийг маань бүтээлцэж байгаа зочин шүүгчтэй бас та бүхэндээ танилцуулъя. За миний зүүн гар талд нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уртын дууч Дорж Давг хүрэлцэн ирсэн байна. За мөн тос хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мандах Баяр мөн морилон сааджээ. За ингээд манай нэвтрүүлгийн 2 дахь үед өнөөдрийн оролцогчид та бүхэндээ тавих за мөн үзэгчдийн мэдлэгийн цар хүрээг тэлэх асуултыг манай нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид маань та бүхэндээ тавьж болгох учиртай. Эхнийхээ асуултыг болгоё. За монголчууд хайчны аманд чулуу авчуулаад боож хонуулдаг юм заншилтай. Энэ ямар утга билэгдлийг агуулдаг вэ? За эхлээд өргөсөн баг.
За энэ манай хууль сахиулгын сургуулийнхан бол энэ хуулийн дагуу ярих гэдэг шүү. Камер шүүе гэж. Манайх төрүүлж гараа өргөсөн учраас камер шүүе гэсэн. За энэ ч бас одоо зүй ёсны асуудал байна л да. За Адуучин багийн гишүүн хошууч мэгүнсрэн асуултанд болгоё. За монголчууд эртээр үес хайчны ам чулуу авчуулж за амын боодог. Энэ маань ийм учиртай гэдэг юм а. Энэ бол хон маланд одоо хангай амт чон орох. За мөн мал хээр хоноод байгаа үед бол энэ юуг бол одоо зогсоох үүднээс домж ингэж хайчныг ам чулуу авчуулж амын боож мөн баруун хатвчсандаа үлгдэг. Ийм тэгж манай багийн гишүүд хавчуулдаг хайчаа. Ийм гэж манай багийн гишүүд ярилцж санал төрлөө. За өөрөөр хэлбэл ингээд бооцсон хайчийг баруун хатвчсандаа хавчуулах нь. Доош нь харуулж хавчуулах. Тий. За ингэж мал хээр хоноод байгаа юм уу? Эсвэл малд одоо хангай амтан буюу чон нохоод уруулсан ийм үеиг одоо урьсан сэргийл дасан зогсоох зорилгоор домонж байгаа монголчууд. Домонж байгаа. Тий. За. За. Нэгжлээд храа. За. За. Хончин багийн ахлагчдын турандаа Цэрэнбат байна би. Тэгээ асуултыг болгоё. Их сайхан асуулт байна. Манай монголчууд адуу, тэмээ, ялангуяа өхөр адууг бол урт хөлийн амьтан, тэмээг бас урт хөлийн амьтан гэдэг нэлээд тийм хоол билчиж ингэж явдаг. Ганцхан одоо чон нохой ноос биш. Одоо бас тэр хулгай зилгий бусад одоо тэр зүйлээс хамгаалахын тулд хайчаан зүүн хатвчандаа чулуугаар сураар ингэж ороож боогоод ингэж домонд тавьж хондог. Тэгэхээр тэрийг мал сүрэг маань ямар нэгэн одоо чон хулгай гас өөрийнхөө одоо мал сүргийг бүрэн хамгаалж хонлоо гэж малчин хүн өөрөө сэтгэр амгалан унтаад өглөө эрт босч одоо явдаг. Энэ тохиолдолд их олон одоо байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол хон ямаанд бол гайгүй. Ихэвчлэн бод малд бол ингэж домонж ингэж одоо юм сайхан заншилтай. Энэгээрээ ч бас мөн Монгол хүн амны бэлгээр ерөөлөөр гэж сайхан хэлдэг. Тэгэхээр зэрэг энэ ерөөл нь одоо ингэж биелж мал нь 9 минут хонжоо гэж одоо нөхөр их нэртэй мал сайхан хонжоохоо гэж ингэж одоо амны сайхан бэлгээр ингэж одоо хэлдэг. Ийм сайхан уламжлалтай ийм дом байна л гэж ингэж хариулж байна. За. Ямаачин багийн гишүүн дэд орондын их хоёр хариултыг болгоё. За энэ хайчийг амд чулуугаар одоо малын ялангуяа хоньны ноос даавуугаар боодог. За гарцын үүдийг нийтлэг. За дараагийн дугаарт бол байгалийн юм сүжигдээс хамгаалсан гэжүүл. Жишээлбэл одоо шороо, шуурга, за чон нохоо, бороо. За тэгээд бусад одоо ганзууд, уур ус, салхи шуурга, халдвар төвчин энэ одоо бүх зүйлээс урдсан сэргийлсэн, хамгаалсан ийм одоо домтой юм аа. За тэр бод малыг байгалийн бэлчээрт мэдээж байдаг. Энийг одоо хамгаалсныг хэлчлээ. Ингэж чулуугаар домонж мэдээж болож чулуу байгалийн байдаг. Тийм учраас энэ талаас бэлгшээлтэй гэж ойлгож байна. За нэлен. За. Нэлен өргөн хүрээтэй болгох гээд нэлен халилтаа хариуллаа шүү дээ. За ган зуд өвчин тахал үер ус бүгдээс нь хамгаалах нь шүү дээ. За Тэмээчин багийн гишүүн ахлах дэслэгт сайнаа асуултыг болгоё. За бусад багуудын салыг ер нь бол дэмжиж байна. 5 хошуу малаа одоо ханган амьтнаас хамгаалах гэдэг эхний утга байна. За тэрнээс гадна бол ер нь нүүдэлчин монголчууд бол альва зүйлийг бэлэгдэжтэй бэлэгдлийн утгаараа бүх одоо амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн. За тэгээд энэ ер нь бол ерөнхий утга нь бол гарзын үүдийг хаах гэсэн утгатай. Ер нь оёдлын үйл хийхдээ ч гэсэн хайчийг бол хавшуулж тэр амийг нь одоо нээж тавих, нээж хадгалах. За тэр дахин ингэж одоо хавшуулж яхийг бол хоригдгоо ээжүүд. Тийм болохоор ерөнхийдөө тухайн гэр бүлийг нүүдэлчин тэр овг аймгийг гарзын одоо
гарц хохирлоос хамгаалах, эрүүл мэнд, амь нас одоо бүхэл нөгөө гайглын гам шиг энэ бүхнээс хамгаалах гэсэн юм давхар бэлэгдлийг агуулж байгаа гэж бодож байна. За, За манай багууд бол нэг өсөндөө үндсэндээ бол нэлээд сайн хариуллаа. За тэгэхээр хотны мал гэдэг нь бол богино хөлийн мал гэж байгаа. Богино хөлийн мал хээр хонохот одоо хайчны ямыг омон чулуу очуулж ингэж боож хонуулна. За бас нэг бол дээврийн чагтах цавны одоо тооны зөвлөг шөвг бас гаргаж хонуулдаг ийм заншлаг байгаа. За энэ бол мөн та нарын хэлдгээр энэ малдаа одоо боохой ханган амтан одоо хүрхээс хамгаалсан ийм домын засал. Үндсэндээ бол дом шүү энэ. Асуултанд маань хамгийн амжилттай хариулсан баг бол адуучин баг байна. Энэ баг бол домын засал юм аа. Дом дүрсийн засал юм аа гэж гол хариултыг зөв хариулсан учраас морь хүртээж байна. За тэгэхээр ер нь бол дом засал талаас юм байна. За нөгөө талаас нь бол богино хөлийн мал хээр хоноход юм байна шүү дээ. Хотондоо ирж хоноогүй тохиолдол. За түүнээс биш одоо хөдөө аж ахуйн салбарыг тэр чигээр нь засах ийм дом засал бас биш байх нь байна шүү дээ. За манд хоёр миний бие хоньны асуултыг болгоё. Төрийн ордон дахь төрийн түүхийн музейд ирчиглэж байдаг Монгол төрийн 9 уртын дуунд ямар дуу багтдаг вэ? Тэдгээрийг нэрлэнэ үү гэсэн асуулт байна. Ямар уртын дуунууд вэ? За ингээд дөрвөн багийн маань. За зарим нь өөр 10 дуу болгосон байна шүү. За багийн хариултуудыг уншиж болгоё. Тэмээчин багаас ирсэн хариулт: 1-т Төмөн их, 2-т Инх мэндийн баяр, 3-т Хэрлэнгийн барья, 4-т Жаргалтаан дэлгэр, 5-т Эртний сайхан, 6-т Үлэмжийн чанар, 7-т Эрдэнэ засгийн унаг, 8-т Дуртмал сайхан, 9-т Уяхан зам твийн наран гэж 9 хариултыг ирүүлжээ. Тэмээчин баг. За Ямаачин багийн хариулт: 1-т Эртний сайхан, 2-т Өвгөн шувуу, 3-т Эр бор харцаг, 4-т Төмөн их, 5-т Замбуу твийн нар, 6-т Дуртмал сайхан, 7-т Хуурын магна, 8-т Жараны жараа, 9-т Хантраган баахан хар гэж ирүүлжээ. За тэгээд доор нь бас жаахан шарга гэж байна. Жаахан шарга Дөмөн. За ингээд 11 ч болоод байна. За хончин багийн хариулт: 1-т Эртний сайхан, 2-т Уяхан зам твийн наран, 3-т Зуун лангийн жаруу улуус, 5-т Үлэмжийн чанар, 6-т Эр бор харцаг, 7-т Өвгөн шувуу, 8-т Идэр жинчин, 9-т Хүрэн толгоон сүудэр, 10-т Эрдэнэ засгийн унаг гэжээ. Адуучин багийн хариулт: 1-т Эртний сайхан, 2-т Үлэмжийн чанар, 3-т Уяхан замбуу твийн наран, 4-т Эр бор харцаг, 5-т Жаахан шарга, 6-т Трой банд, Хүрэн толгоон сүүдэр гэсэн хариултуудыг ирүүлжээ. За тэгэхээр одоо шилийн сайрын дуу хүртэл явж байна шүү дээ. Төр төсний түүхийн музейд бүрэн ихээрэн тавигдсан байгаа тэр 9 дуу яг ямар дуу байдаг юм бэ гэдгийг бас та бүхэндээ сонсгоё. За тус 9 дуу бол дараах байдалтай байд юм байна. За 1-т Эртний сайхан, 2-т Төмөн их, 3-т Хуур магна, 4-т Дуртмал сайхан, 5-т Хэрлэнгийн барья, 6-т Их замбуу твийн наран, 7-т Асрын өндөр, 8-т Эрхэм төр, 9-т Инх мэндийн баяр зэрэг 9 айзан муртын дуу төрийн ордонд бүрэн ихээрэн байнга гიშгэлж байдаг юм байна. Эдгээр төр 9 уртын дууны бэлэгдэл бол Монгол төр хийгээд ард түмний амар амгалан ингэж бэлэгдэж байдаг юм байна. За За ирсэн хариултаас Тэмээчин баг
6 дууг зөв нэрлсэн байна. Ямаачин баг 5 дууг, Хончин баг мөн Адуучин баг тус 2 дууг зөв нэрлэжээ. За ингэснээр хоньны асуултанд Тэмээчин багийг 80% хүргэж хариулсан гэж үзээд хоноор милааж байна. За хүрээ. За ингээд хоньны асуултанд зөв хариулснараа манай Тэмээчин баг маань төрүүлж 4 бэрх болгож өөрөөр хэлбэл ялагчийн шатанд хамгийн ойрхон байгаа. Эрхэм үзэгчдээ Эр цэргийн баяр эх орны үнэн шөвгүүдийн баярт зориулж та бүхэндээ хүргэж байгаа 4 бэрх нэвтрүүлгийн маань хомир заларч та бүхэндээ дуу хуурийнхаа дээжиг өргөх дараагийн дуучнаа урин залхахтаа баяртай байна. Монгол улсын хууль цахилгаан их сургуулийн цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багш, цагдаагийн дэслэгч Буйнаг та бүхний өмнө урья. Ондоо гэртээ эгсэн жагсааш зайчин жавхаатай түмэн ардынхаа амгалан хамгаалаа төр устаа өргсөн андгай танграхтай төр устаа өргсөн андгай танграхтай гэрэг сүдэртээ амьдралыг харгүй гээгээ дадсан эрхэм алдартай Ирүүн бүдрэг үнний орчлоо Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Алж онсонд тулах түшигтэй албандаа үнэнч сэтгэлдээ цагдаа Үвэл дуутай орвогийн жаргалыг Өрөнхий сүдрээс цэжэрэ хаасан Өрөнхий сүдрээс цэжэрэ хаасан Гэрэн сүдэртээ амьдралыг харгүй Гээгээ дадсан эрхэм алдартай Ирүүн бүдрэг үнний орчлоо Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Ондоо гэртээ эгсэн жагсааш дайчин жавхаатай түмэн ардынхаа амгалан хамгаалаа төр устаа өргсөн андгай танграхтай төр устаа өргсөн андгай танграхтай гэрэг сүдэртээ амьдралыг харгүй гээгээ дадсан эрхэм алдартай Ирүүн бүдрэг үнний орчлоо Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Гэрэн сүдэртээ амьдралыг харгүй Гээгээ дадсан эрхэм алдартай Ирүүн бүдрэг үнний орчлоо Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа Сэтгэлээ хариулсан Монгол цагдаа За тэмээний асуултыг болгоё. Монгол эр хүн зарим тохиолдолд гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгаар ташуураа шидэж өөрийн биеэр араас нь гардаг өрөмс ёс бий. Энэ ямар утгыг илэрхийлдэг вэ? За Хончин баг төрүүлж гараар өгсөн.
Хончин багийн ахлагч дэд турандаа Цэрэнбат хариултыг болгоё. Монголчууд бэлэгдэлтэй ийм сайхан ард түмэн альва одоо муу мухай нэг ингэж хааж эхлэж ингэж гэрээсээ дашуурд барьж гардаггүй. Өөрөөр дашуур бариад гарах юм бол хэн нэгэнтэй одоо байлдах, дотлох ч юм уу тийм юм үүснэ. Тийм учраас дашуурыг гаргаж шидчихэд босгоор алхаад дашуураа аваад цаашаа мориндоо мордоод ингэж гардаг. Ийм сайхан дом бэлэгдэл ийс ийм сайхан байна гэж. Хайн гэж. За тэгэхээр тэр дайн байлдааны үед бол өөр. Ихэвчлэн инхийг одоо инхийн тэр одоо үед бол ерөөсөө гэрээс ташуур гардггүй л гэдэг ийм л. Ташуураа бариад гэрээс гарах юм бол хэн нэгэнтэй муудаж магадгүй учраас тэгж ойлгож болно. Тэгээд төрүүлж ташуураа шидчихэд гарвал амар амгалан эрхэмлж байгаа үйлдэл юм байна шүү дээ. Тийм ээ. За. За. Ямар ч магийн гişүг тогтох хариултыг болгоё. За би бол өөр хангаа хужир цөмийн хүн байгаа юм. Манай нутагт бол бас яг саяны зочин шүүгчдийн хэлж байгаагаар өдөр болгон тэр ташуураа төрүүлж шидэл өөрөө гардггүй. Энэ дээр бол манай нутагт бол үндсэндээ бол 2 бэлэгдэл байдаг юм. За нэгдүгээрт нь бол тухайн зүйлийг ив найртай хин нэгэнтэй зөрчилдөхгүйгээр шийдэх ийм бэлэгдэл байдаг. Хоёрдугаарт нь бол тухайн одоо их үйл хэргийг хурдан бүтээсэ, амархан бүтээсэ гэдэг бэлэгдлэр энэ ташуурыг төрүүлж чулууддаг. Тэгээд энэ ихэнхдээ бол бас энэ нөгөө ямар нэгэн их үйлийг бүтээх эсвэл их хэргийг зорих эсвэл одоо энэ том баяр наадамд явах өдөр ийм үедээ бол төрүүлж ташуурыг чулуудчиж өөрөө сүүлд нь гарч үйл хэрэгээ эхлүүлдэг ийм учир бэлэгдэл домтой. Ташуурыг шидээд араас дархан цээрээ гаргаж байгаа. Цээр. Мөн эмээлтэй бүүргэнд ташуураагаа тохиолдолд эмээлтэйгээ зүг аваад гарч болно. Гарахгүй ташуур шидэхгүйгээр эмээлтэйгээ зүг. Тэмээч магийн гишүүн Цагдаа гишүүнч Уянбаатар асуултын хариултыг болгоё. За манай багийнхан ярилцаад холын аян замд явахдаа монголчууд зам харгуй одоо ирээд юу маань цэвэр дардан байгаасаа цаа дутгаргүй байгаасаа за тэгээд эргэж ирэхдээ бас ол зомогтой байх болтугай гэж. За тэгээд бас дээрэс нь энэ нөгөө хугацаагүй ч гэдэм үү эсвэл олон жилийн цэргийн албанд мордоход бас энэ ёсыг одоо хийдэг байсаа гэсэн ийм хариулт өгч. Тэг эрэл хайгуул явахад бас ингэж дом гэдэг шүү дээ. Дом. За зочин шүүгч маань багууд маань их сайхан хариултыг ирүүлж байна. Асуулт бол Монгол эр хүн зарим тохиолдолд гэж байна шүү дээ. Гэрээс гарахдаа гэрийн хаалгаар ташуураа шидэж араас нь өөрийн биеэр гарч ирдэг өрмөц ёс бий. Энэ ямар утгыг илэрхийлдэг вэ гэсэн. За хариулт бол хоол газар явахдаа зам мөрөө тэгшлэх. Элдв гай түүтгэрээс зайлуулах. Ялангуяа хүний нутагт явахдаа элдв муу буухнаас хамгаалахыг бэлэгдсэн ийм дом засал юм байна. За тэгэхээр шүүгч маань хилээд төхөөцгөөсөн шүү дээ ерөнхийдөө. Тэгэлтэй төхөөсөн. Ямаач баг хилээд төхөөсөн шүү дээ. Яг хоол газар гэж хэлээгүй шүү дээ. Хэлээгүй. Ер нь бол ажил үйлийг их ажил үйлийг бүтээх хэрэгтэй. Сэргийн албан дээр нэгэн хоол явж байна гэсэн. Хүний нутг руу явж байна гэсэн. За манай шүүгчд маань үндсэндээ Ямаачин баг, Тэмээчин баг хоёрыг бол 80% руу дөхүүлж хариулсан гэж тооцож болно гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас энэ бол Тэмээний асуулт байсан учраас 2 сайхан атыг за Ямаачин баг, Тэмээчин баг хоёртоо тэгшгэн өгчөө. Ингээд шийдчихье тэгүү. За хүрээ. За ингээд одоо дараагийн шатандан бид бас энэ сайхан цэргийн эрчүүлийн мөрдөстэй эх орныхон амар амгалангийн төлөө хүн ардынхан сайн сайхны төлөө зүтгэдэг энэ сайхан тангар өргөссөн эрчүүл бүсгүүчүүлийнхэн бас 3 ухаанаас гадна авьяас авхаалж самбаа бяр чадлын сарьсан ийм тэмцээнийг явуулахаар бэлдсэн байгаа. За ингээд одоо 4 багийн үндсэн 4 гишүүнээс нэг оролцогч гарч ирэх учиртай. За тэгэхээр монголчуудын маань за үндэстэн
угсаатангуудын олон сайхан заншил ёсон донд хуримын ёс, хуримлах ёс. За тэр дундаа одоо тэр шинэхэн хүргэнэн бэрэн сорьдог ийм ёс заншлууд бий. Ялангуяа манай Баруун аймгийнхны дунд шинэ хүргэнэн сорьдог нэг ийм ёс байдаг юм байна. Бүтэн хоньны шүүсээр мэдээж хэрэг төрч ёсны эдээ шүүсээ засаж хоймортой тавьсан байдаг. За энэ шүүсийг өргүүл зогсоож байгаад ёроол айл. Ёроолч маань ёроолон айлддаг. За ёроолч маань одоо хэдэн одоо минутын хугацаанд ч тэр ёроол тэр айлын хоримын ёроолыг, гэрийн ёроолыг айлдаж магадгүй бэрийн ёроогоод, хөргөний ёроогоод, авдар савын ёроогоод, адуу малын ёроогоод ингээд дуусах хүртэлх тэр хугацаанд тэр бүтэн хоньны зоог шүүсийг ажрахгүйгээр бариа зогсож явах юм бол за манай хөргөнч бол бас ширтээ сайхан залуу байна шүү гэж шинждэг. Ийм нэг ёс байсан юм байна. За энийг бид одоо та дөрвөөр хөвзөлдүүлэх гэж байна. Гэхдээ бид одоо бүтэн хоньны шүүс өргүүлж та нарыг бас хэтэрхий одоо бяр хүчийг чинь шавхахгүй. Дөрвөн багийн өмнө дөрвөн сайхан тавгийн эдээ зассан байгаа. За энэ эдээнүүдийн та нар маань өргөх нь. Яаж барих вэ гэхээр урагшаа ингэж барих нь шүү дээ. Ойлгож байгаа биз? Тохоо цэх байх нь. За тэгэхээр манай ерөөлч магтаалч Морин Хурс Сосор Барам маань одоо та бүхэнд уулган шарын дом хэмээх сайхан одоо магтаалыг санардуулах гэж байна. Манай Монгол улсын ардын жүжигчин Дагирын згоон магтснаар бид бүхэн бүгдээрээ мэддэг. Монголын ардаа болоод үндэсний телевизийн алтан фонд бий 17 минут орчим үргэлжилдэг одоо ийм одоо магтаал юм байна. За би боллоо доо гэсэн үедээ та гараа болгоно. Үлдсээр байгаад хамгийн сүүлд хэн үлдэж чадах нь вэ? Тэр ялагч болох нэ. За тэгэхээр уулган шарын домог хэдэн бадгийг ерөөж амжив? 2-3 хон бадгамж ихлээ. 3 төрлөг. За 3 төрлөг явах хугацаанд ямар ч байсан өргөссөн. За цаашаага нэг 3 төрлөг явж болох байсан уу? Үгүй арай шутлаа. За нэг ясандаа одоо өнөөдөр та дөрөв энэ сайхан залуугийн хорин болсон бол хадмуудтай хамгийн одоо өндөр оноотойгоор үнэлэгдэх хүргэн бол өөрөө байх байлаа. За нэгэсэндээ одоо авхаал самбаагаараа бяр хүчээрэн оролцогчдоос илүү байж өөртөө хэрэгтэй дуртай шагаагаан авах ийм эрхийг танаа багт олгож байна.
Баяр хүргэе. Одоо 2 тэмээтэй байна. Тэгэхээр одоо бод малаа одоо морь аавна да. За нэг морь явах юм байна. За. За хүрээ. За энд бас л монголчуудын маань ахуй соёлтой тэр нүүдэлчдийн маань давтагдшгүй тэр гайхамшигтай амьдрал ахуй орчинтой холбоотой ийм тэмцээнийг та бүхний дунд явуулна. Энэ бас л одоо манай монголчуудын маань бас хөргөнийн шинждэг нэг заншил ёснуудын нэг дээ. За энд та бүхэн маань харж байна. Шагаад чимэг тавьсан байгаа. За үүнийг одоо сайхан мөлжөөд шагааг энэ молтлаад тэгээд морь буулгаад за хамгийн түрүүлж морь буулгасан, хамгийн түрүүлж мөлжсөн. За ийм оролцогч төрүүлэх нь ялагч болох нь байна. За тэгэхээр энэ ахуй заншлыг одоо гүнзгий мэддэг ийм хүн гарч ирэх нь байна шүү дээ. За үндсэн багийн гишүүдээс нэг хүн гарч ирэх ёстой. Мэдээч хэрэг энэ шагаа гэдэг бол монголчуудын уламжилт наадгаа соёлын бас өвөрмөц төрөл. За энийг мэдээж маш сайхан цэвэрлжүүлж та бүхэн маань морь буулгах боломжтой болох нь. За нөгөө талаас нь одоо шагааг мултлах гэдэг бол бас 2 гар оролцуулахгүй шүү дээ. Баруун гартаа бариад эрхийн хуруугаараа дарж шагаагаа мулталж авах хэрэгтэй. Ойлгомжтой биз? За энэ бол тэр монгол эрх хүний бас нэг эвдүү ур ухааныг л шалгах нэ. За эхлэе. За манай зочин шүүгчид маань та бүхний үйлдэл болгоныг харж ажиж байгаа. За дараагаар нь бол одоо нэгэсэндөө та бүхний морь буулгасан шагааг мөлжөрийн хүртэл харьцуулж харна шүү дээ. За. Сайхан цэвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл та хүүгээ тоглуулах шагаагаа л бэлдэж байгаа. Эндээс магадгүй тэр одоо хөргөнийхэн ямар хуу эв дүүтэй, ур ухаантай, альваад гарын дүүтэй хүн бэ гэдгийг хадам аав бол хянаа шүү дээ. Тэгэхээр танай хажууд одоо 2 хадам аав чинь зогсчиход байна шүү дээ. Та бүхний дэргэд. За. За ингээд 2. За 3 морь. За. За тэгэхээр одоо манай шүүгчид маань энэ 4 шагааг бас ерөнхийдөө харьцуулж харна. За мэдээж хэрэг төрүүлж морь бууна гэдэг бол сайхан ёндоотой хэрэг. За Ямаачин багийн гишүүн маань шагаагаа мөлжиж мултлаад хамгийн ихэнд морь буулгасан. За морь буулгах хэсэг нь бол сайтар мөлдсөн. Гэвч дээдлээ одоо юм бүлэгтэй жоохон дийлүстэй юм морь болжээ гэж дүгнж байна. За өөрөөр хэлбэл бас мөлжүүрийн сайн хангаагүй. Тийм мөлжүүрийн сайн хангаагүй. За энэ бол одоо хадам аавд гологдохоор л мөлжсөн байна да. За дараагийн. За 2 дахь шагааг энд буулгасан. Энэ шагаа бол бас нэлээд богино хугацаанд гайгүй мөлдсөн. Энэ хамгийн гол нь мөлжгтэй морь буухт хурдан бууж байгаа нь энэ доод талын хэсгийн бүлэгнүүдийг өснөдөө сайн авсан учраас энэ морь буухтаа унахгүй доктортой сайн буусан. За энд бол хамгийн түрүүн шагаагаа мулталж авсан. Манай энэ хончин баг. Гэхдээ мөлжүүр дутуу ялангуяа энэ морь буух талын хэсгийн бүлэгнүүдийг энэ залгуурын бүлхийг аваагүй яарсан учраас энэ бол морь уугаад буцаал ямаа унаад байсан. За Тэмээчин баг бол одоо ямар ч байсан салгасан. Би одоо 2 шүүгчэн яг хадам аавын байр сууринаас аль хөргөн одоо сайн хөргөн бэ? Шалмгаагаараа бол энд байна штэ. За. Оюун ухаанаараа бол тэнд байна. За. Одоо яагаад гэхээр юу толгой нь бол сайн ажиллаж штэ тий. Морь унах талаа маш сайн мөлдсөн байна штэ.
Тийм учраас хурдан морь унагсан. Энд хурдан шагаагаа салгасан хүч чадалтай боловч хурдан шалмгаа боловч мөлжөөрийн хувьд болохоор морь унах талаа сайн мөлж чадаагүй. Хамгийн түрүүнд морь унагаснаар үндсэндээ давуу эрхийг бол ямаач ирэх аавна, дараагийнхыг энэ давна, дараагийнхыг энэ 3 дахь эрхийг энэ давна. За тэгвэл ямаач нь л өгөх юм шин. За ингээд өөрийн дуртай шагаагаан буюу за алтан турд хурдан хөлөг авъя гэж байгаа юм байна. Хорээ. За хорээ. Хорээ. Ганцхан гэнэ. Монгол улсын маань хэлчин дайчдыг, за мөн онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн албан хаагчдыг мэрэгсэн боловсон хүчнийг бэлтгэдэг энэ сайхан онцгой албаны хамт олон эрдэмтэн багш нар маань үнэхээр авьяас чадварaan мэдлэгийнхэн цар хүрээг сөрөн өрсөлдөөнийг үүсгэж сайхан нэвтрүүлгийг та бидэнд бэлдэж өгсөнд туйлаас баярлаж байна. Тэмээчин багийн хамт олон бол өнөөдрийн энэхүү дөрвөн бэрх нэвтрүүлэгт үнэхээр авьяас мэдлэгийн цар хүрээгээр хол тасархай байж магнадан тоосгүй төрүүллээ. 2 морь, 2 тэмээ, 1 ямаа, 1 хонь. Дөрвөн бэрхтэр нэмэх нь 2 бод. За үнэхээр одоо итгэлтэй хол тасархай төрүүлсэн байна. Баяр хүргэе. Хорээ! 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 За. Ялагчин шатанд хамгийн дөтөлсөн, ялагчин шат руу дөтөлж өрсөлдсөн баг бол манай Ямаачин баг байсан. За Ямаачин баг маань 1 адуу, 1 тэмээ, 1 хоньтойгоор дөрвөн бэрх болгоход ганцхан бог дотсон амжилттайгаар өрсөлдлөө. Өөрөөр хэлбэл аман хүзүүдж байна. Хорээ! За манай дараагийн 2 баг уу манай адуучин баг, хончин баг 2 маань бас үнэхээр авхайлж самбаатай, ур чадвартай ийм хүмүүс гэдгийг харуулж бас хамт олноо энд төрөлцсөн ирсэн байгаа энэ нийт багийн хүмүүсийн болоод цэнгэр дэлгэцэн үзэн суугаа нийт үзэгчдийн маань мэдлэгийн цар хүрээг тэлж, ирлэж, хурцлаж сайхан өрсөлдсөнд туйлаас баярлаж байна. Та бүхэндээ мөн аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэнгэрье. Яг энэ дөрвөн бэрх нэвтрүүлгийн хойморт заларсан шиг ийм сайхан эртээ бас одох хямартай, баяр жаргалтай, инээд хөөртэй амьдрал та бүхний маань ирээдүйн амьдралд өдөр бүр тохиож байх болтугай гэж мөн өрөөж байна. Хууль сахиулгын их сургуулийн захирлын шийдвэрээр дөрвөн бэрх нэвтрүүлэгт амжилттай оролцсон нийт баг хамт олондоо баяр хүргье. Мөрдөс нэгт журмын нөхдөдөө Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье. За ингээд Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын ялагчаар тодорсон Тэмээчин багийн хамт олныг өрье. Хорээ! За хорээ! Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн ялагчдад манай Монголын үндэсний олон нийтийн телевизээс хадгалуулдаг энэхүү Монгол төмний маань соёлын гайхамшигт өв Монгол бичгээрийн бичсэн энэ уран бичлэгийг дөрвөн бэрх нэвтрүүлэг гэсэн энэ сайхан уран бичлэгийг хадгалуулж байна. За мөн манай хууль сахиулгын их сургуулийн захирлын зөвлөлийн нэрмжит шагналыг мөн гардуулан өгч байна. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэгт маань амжилттай оролцож ур ухаан авьяас самбаагаран аман хүзүүдсэн баг бол Ямаачин баг. Хорээ! За манай хууль сахиулгын их сургууль болоод манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олонны сэтгэл шингэсэн энэхүү шагналыг гардуулан өгч байна. Баяр хүргэе. Амжилт хүсье. Өргөхрийн маань ноён нуруу алтан хөлийн маань дэргдэх амьд хэлэн болсон хэлчин дайчид хууль хүчний байгууллагын хамт олон мөрөдсүүсэн хүн бүхэнд цэргийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж өнөөдрийн нэвтрүүлгийн жаргаая. Хорээ! Хорээ! Хорээ!
цаг цагийн түүхийг мориор тамгалсан Монгол. Үе үеийн өмнгийг хүлэгээр өртөөлсөн Монгол. Адууны тоосны